сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За, өнөөдөр бид нэр 18 дахь дугаар 18 дахь дугаараараа хэрхэн контент маш хялбархан аргаар бэлтгэгдлээ. Манай дизайнер төгөлдөртэй хамт лайв хийж байна тий. За. Тэгэхээр өнөөдөр бол хоёлаа 3 зураг хийж үзүүл байгаа тий. За тий одоо сошиал контент одоо постуудыг Facebook дээр хамгийн энгийн аргаар 2 3 үйлдэлч байдаг ч юм уу тий. Photoshop дээр нэг байнгын ашигладаг 2 3 төлөв ашиглан их амхан пост бэлтгэл өнөөдөр бэлдсэн байгаа. Ерөнхийдөө маркетрууд контент өөрсдөө бас хийх хэрэгцээ гараад байгаа юм байна тий. Тэгэхээр ер нь энэ 2 3 төлөвийн тусламжтайгаар маркетрууд ер нь контентыг бэлдэх боломжтой юу чи юу гэж бодож байна? Боломжтой. Ер нь бол одоо яг мэргэжлийн дизайнерууд болохоор бүгдээрээ яг бүгдээ амар гоё зүйлс, амар креатив эсвэл одоо яг нэг тухайн харилцагчийн хүсэж байгаа гоё зүйлсийг хийхэд бол нэг олон зүйл ашиглаад байдаггүй. Дандаа нэг энгийн браш буюу биерээр будах эсвэл зүгээр нэг одоо ванд таслах гэх мэт энгийн зүйлсүүдийг ашиглаад ердөө нэг гарын 5 10 тал багтахаар нэг цөөхөн зүйлсийг ашиглаад айгүй олон тэгж нэг гоё харагддаг постуудыг бэлддэг байхгүй юу. Тэгэхээр энэ бол фотошопууд ер нь бол хүмүүс ингэ бодохтой байлаа амар хүн дээр хитрхи олон зэстэй хэцүү байна. Эсвэл эдийн яаж хийдийн гэдэг бол айгүй тийм асуудал биш байгаа. Дандаа л нөгөө бидний өдөр тутмын ашигладаг маш цөөхөн төлөв ашиглаад бид нар өдөр тутамдаа зориулсан эсвэл айгүй олон постуудыг тэгж араарс л гаргадаг ял гэсэн. Тэгэхээр төгөлдөр маань төгөө маань өөрөө бас энэ талаар e-book бэлдсэн байгаа тийм. E-book нь ер нь юу байгаа илээ? E-book төр болохоор одоо бидэнд яг пост бэлтгэхэд тулгардаг нэг асуудал байгаа гэдэг. Сошиал платформуд буюу одоо Twitter, Pinterest гэх мэт бидний байнга ашигладаг сошиал платформуд дээр нөгөө зураг маань одоо бид нар хамаагүйгээс бодлогоогоос бэлдснээс болоод таслагдах ч юм уу яг хүснээр орж ирэхгүй байх асуудал зөндөө үүсдэг шүү дээ тийм. Тэрэнд зориулаад ямар хэмжээгээр яаж бэлтгэвэл болох вэ гэсэн тийм тайлбар e-book-ийг бэлдсэн байгаа. За, ер нь яг тэр зураг таслагдах тал дээр айгүй хэцүү. Тэг яг нөгөө өгч байгаа гол мессеж нь таслагдчихдаг. Айгүй гоё хүний толгойд тавьсан байх хүнийх нь толгойд таслагдчихдаг юм байна. Тийм ингээл айгүй яг креатив болгочдөг. Одоо шинэ за дизайнер хүмүүс илүү ингээд дизайнер сэтгэн байдаг. Бас илүү дизайнерууд маркетингийн хүмүүстэй байдаг. Одоо энэ хоёр хүн чинь өөр тусын мэргэжилтийн хүмүүс учраас тухайн нэг контент гаргая гэхлээр санаа зөрүүлдэг. За санаа зөрүүлдөөд нэг боллоо. Одоо ингээд нэг пост бэлдээд айгүй гоё болгочтой гэл бэлэн болгоод гаргаад оруулчихсан чинь нөгөө пост нь болохоор яг нөгөө сошиал платформ дээр толгоон байхгүй болсон гэж таслагдчихсан. Мессеж нь харагдахгүй эсвэл нэг ганц мессеж нь харагдаж байгаа үг нь болохоор буруу утга агуулахаар үгүй гэж мэдээ айгүй хэцүү олон болсон. Тэгэхээр тэрийг яах вэ гэх. Тэгээ хүмүүс маань бас одоо яг ийм постыг яаж хийх вэ гэж асуухыг хүсэж байвал комментээр асууж болно. Төгөө бол өнөөдөр лайваар мэдээлэл хүргэх байгаа тий. Одоо яг хараад хүмүүс маань одоо пин хийсэн коммент дах линкээс төгөөгийн бэлзээ e-book-ийг үнгүү татаж авах боломжтой байгаа тий. За тэгээд одоо хоёлаа тэгвэл юу руугаа орох вэ? Посто хийж харуулах хоёлаа. За тэгээ. За одоохон байж байгаарай. За одоо хамгийн ихэнгийн одоо юунаас бол одоо түрүүн e-book дээр social post-ийн хэмжээнүүд гэж ярьдаг шүү дээ тий. За тэрнээс ер нь бол эхлэнэ гэсэн. За одоо юунаас бол за files-наас та new гэж оруулангууд одоо таны нөгөө нэг одоо хэмжээ чинь гарч ирээд байгаа. Хуудасны хэмжээ маань гараад ирж байгаа шүү дээ. За тэнгууд одоо энэ custom гэдэг одоо янз янзын хэмжээгээр гараад ирчдэг. Одоо тухайн ямар их бэлтгэх гэж байгаа вэ гэдэг хамаарч байгаа. Гэхдээ ер нь бол одоо бидний сошиал дээр оруулж байгаа харьцаануудад бол ерөөсөө 2 харьцааны дүрмийг л дагдаг гэж ойлгож байна. Нэг бол одоо нэгийг харьцах нэг буюу дөрвөлжин форматтай. Үгүй бол хоёрыг харьцах нэг буюу арайч өргөн форматтай гэдэг хүнээс авч үздэг. За өнөөдрийн бол постыг болохоор бид нар арай илүү төлхөө нөгөө нэг хүмүүсийн одоо гар утсан дээрээсээ ч юм уу тийм илүү их нөгөө гар утсан дээр харагдахад дэвтэйхэн бас илүү их мэдээлэл харуулах боломжтой зайтай хэмжээг авна гэж бодъё л доо. За тийм бол за би энгийн одоо мянгаыг харьцах мянга буюу одоо Facebook дээр хамгийн их түгээмэл оруулдаг хэмжээгээр авлаа. За create үүсгэнгүүт за цонх маань үсчихэж байгаа.
За энэ ажлын талбар маань сайн харагдахгүй байх шиг байна. За. Түр ингээд сольчихъя. За баруун доод буланд маань болохоор одоо жишээ нь энд та бүхэн харж байгаа бах энэ хавцны зураг харагдаж байгаа. Хавцны зураг харагдаж байгаа буюу энэ одоо бүр нэлийн жижигхэн харагдаж байна. Нэлийн жижиг юм байна. Баруун доод буланд байгаа лээрүүдийн хэсгийн маань одоо лээрүүдийн хэсэг байна. Лээрүүд хэсэг маань байгаа. За тэнгууд энийх хажуудлын буюу энэ цэс байгаад байгаа. Цэснүүдээс одоо дарангууд хамгийн дээдлийн solid color гэж байгаа. Энэ болохоор буюу дэвсэр өнгө гаргаж гэж байна гэсэн. За solid color-оор гарлаа. За тэнгууд энэ өөрчлөгдсөнгөө л дээ. За color fill гэдэг хамгийн ихний layer маань гараад ирж байгаа. Тэнгүүд та энэ дээр хамгийн ихний юм дөрвөлжин буюу энэ хэсэг дээр хайрцаг дээр 2 удаа товшоод өглөөр одоо манай цэс маань гараад ирж байгаа. За энэ цэс маань ингээд гараад ирж байна. За энэ цэснээс одоо та жишээ нь дурын өнгөө ингээд сонгоод өглөөр энэ шууд өөрчлөгдөж яваа та анзаарч байгаа байна. За тий. За тэнгүүд одоо ингээд ямар өнгө авах уу, яаж ийх үү гэдэг юунууд айгүй их асуудал гардаг. Гэхдээ яг тийм одоо жишээ нь тийм асуудлууд дээр одоо та тулгарчлаа гэхэд нэг санаа зовоод байхгүй. Хамгийн эхлээд бол зөв юу авчвал хамгийн их тохирчихсан байгаа гэдэг. За заавал яаж байгаа юм. Өмнөний комент орж ирж байна. За Canva хэр үр дүнтэй вэ гэж асуусан байна. Canva юу гэж бодож байна? Canva миний хувьд бол би өөрөө яг Canva гэдэгч бүтэн нөгөө нэг ашиглаад байдаггүй. Гэхдээ Canva руу өөрөө ихлээр нь орж үзээд яг фильтр эсвэл нөгөө зургийн янзлж байгаа байдлыг харахаар бол Photoshop бос утгааргүй айгүй болон гой функцүүдтэй байлаа. Тэгээд хамгийн гоё зүйл нь угаасаа нөгөө Canva чинь бэлэн нөгөө дизайн темплейтүүдтэй байдаг шүү дээ тийм. Тийм темплейтүүдэд толгоос цаг тулгамдсан үед ч юм уу те зүгээр нэг мессеж одоо толгой дотор яваад байгаа хитэн текстүүдийг өөрөх хэрэгтэй болох юм бол Canva руу ороод зөв текстүүдээ өрөөд гаргаад ирчихэхэд бүр хамаагүй чанартай тийм постуудыг гаргаад авах боломжтой байдаг шүү дээ тийм. За тэгээ бас маркетруудын хувьд Canva-гаас бас одоо яг би өөрөө дизайн дээр ажилладаг маркетрийн хувьд Canva-гаас маш одоо жишээ хардаг. Одоо миний контент иймэрхүү хэлбэртэй байвал арай өнгө бодгон гоё юм уу гэх. Тэгэхгүй бол миний бас нөгөө артистик мэдрэмж хүрдэггүй тийм. Тийм яг энэ дээр бол яг хүмүүсийг өөрөө юм шиг яг дизайнерууд бол ихэнхдээ ашигладаг сайтууд нь бас айгүй цөөхөн эсвэл яг гадны нөгөө амар олон тийм дизайны юунуудаас аягүй inspired буюу одоо санаа авах ч юм уу тийм болон зөндөө юунууд байдаг. Гэтэ миний хувьд болохоор би одоо жишээ яг дизайнууд бүгдийн хүмүүс ихэнхэнд ордог л ахтай нөгөө Pinterest-ээс одоо бүх дизайнуудын нэгдсэн юунаас аягүй санаа авч ордог байхгүй. Тиймээс бас яг нөгөө шууд Canva-гаас аваад ороод дизайныг хараад явахлаар бас заримдаа Canva дизайныг хуулахад хэцүү байдаг. Эсвэл яг Canva дээр хийхэд бас нөгөө гаргалтанд нь аягүй жоохон надад хэцүү санагддаг болохоор яс яг төлхөө Canva-г ашигладаг байна. За. Гэтэ ер нь Photoshop бол хамгийн шилдэг юм тийм. Photoshop бол ер нь угаасаа яг одоо дизайнеруудад сүл програм. За одоо ирэх пост гаргая. За пост нь тийм. Одоо сая ирсэнчлэн болохоор өнгөнөөдөр янз бүрийн аваад одоо та яах вэ ийх вэ гэж бодоод байдаг. За энэ дэр бол нэг асуудал авахгүй. Ер нь бол би дандаа авахтай ихлэд хамгийн түрүүнд цагаанаар л хийчдэг. Цагаанаар гаргаад үйждэг. За одоо юу вэ? Уншаад байна. Уншаа. За. Canva ирсэн чинь Photoshop маань жоохон гомдоод. Canva дээр ихгүй. Тийм. За одоо юу хийчлээ? За одоо тэнгууд би юу болгоод энгийн болгоод зургуудаа ингээд оруулаад бэлтчихсэн байгаа. Эндээсээ та бүхэнд яаж оруулах вэ гэдэг юугаа оруулъя. За бид хоёр болохоор хоёулаа хийх гэж байгаа контентаа харуулъя тий. Одоо хийх гэж байгаа юу маань контент маань за нэг иймэрхүү контент иймэрхүү контент. Энэ бол энгийн контент. За яг нөгөө зарим хүмүүст харахад нэг Word дээр хийсэн юм шиг эсвэл юун дээр хийсэн юм шиг одоо ийм файлууд байдаг шүү дээ тий. Гэтэ энийг зүгээр Photoshop дээр хэрхэн их вэ? Photoshop дээр яагаад хийхлээрээ бидэнд илүү ашигтай илүү амархан байгаа санагдаад байдаг юм бэ гэдгийг одоо тайлбарлах юм байгаа даа. Хийснээр За одоо хамгийн ихний бүгдээрээ энэ дизайныг харж байгаа. За одоо тэгвэл бүгдээрээ шинээр үүсгэчихсэн байгаа юм дээрээ хийцгээл. Сая шинээр үүсгэсэн цаас үүсгэсэн. За хамгийн ихэнд бол одоо угаасаа биднэрт таслах зураг маань хэрэгтэй байгаа. За таслах зураг. За одоо та бүхэн ямар нэгэн бэлдэц хайх хэрэгтэй ч юм уу тий эсвэл Google дээр эсвэл нөгөө бэлдсэн олдохгүй амар гол асуудал үүсдэг шүү дээ тий. Тэгмээд одоо бидний хувьд бол vector stock-ыг айгүйх ашигладаг. Vector stock-ыг за яг муугаар хэлгээд бол бид нар preview-аар нь татаад бид нар ашигладаг байхгүй юу. За тэнгүүд за preview-аар татаад одоо энэ одоо preview гэсэн үг. Preview нарсан. За одоо энэ бүгдээрээ тэгвэл одоо таслая л да. Хамгийн энгийн арга нь selection tool байдаг. Selection tool маань одоо бидний яг
Тэ зүүн гартал. Тий зүүн гартал одоо дээрээсээ хоёр дахь цэсмэн байгаа. Тасархай зураг. Rectangular marquee tool гэж байгаа. Бүтэн нэрээр бол тэгээ одоо бидний хэлдгээр бол selection tool гэж ярьдаг. За selection tool маань болохоор ерөөсөө сонгож байгаа хэсэг маань энэ box хэлбэрээр сонгож өгдөг байгаа даа. За box хэлбэрээр сонгохлоор одоо жишээ нь за ингээд сонгочихлоор яг дөрвөлжин тодорхой багцсан файлыг авнаа гэж үзээд байгаа шүү дээ тий. За тэгж болно. За одоо тэгвэл энэ дээрээ таслаад өгөхлөөр сонгочлоо. Тэгэнгүүтээ энэ дээрээсээ Ctrl C хийгээд өчөж байгаа. Ctrl C хийгээд дөнгөд copy буюу одоо жишээ нь бүх параметр энгийн түгээмэл байдаг команд буюу хуулаад авчаа. Тэгэнгүүт Ctrl Shift V гэж өгөх юм бол яга Shift үлээ. зөв ихэнх параметр Ctrl V гэдэг өчгөлөөр зүгээр шууд хуулаад тавьчихдаг тийм. Гэхдээ Photoshop дээр бол өөрөөр ажилладаг. Яадаг вэ гэхээр Ctrl Shift V гэж өгсөн команд маань болохоор тухайн байран дээр тухайн тасдаж авсан ч юм уу сонгоцоогоо байгаа файлаа ямар ч одоо жишээ зөрүүгүйгээр яг тэр хэмжээгээр буцаа тавьчихдаг гэсэн. За одоо Ctrl C хийчлээ. За тэгвэл Ctrl Shift V хийцгээе. За тэгвэл сая анзаарсан бол энэ дэр юм шин цэс үүсчихэж байгаа. Одоо цэс буюу layer юм байна үүсэж байгаа одоо. Тий. За одоо энэ цэс маань үүсээд за ер нь юу тэдүгээ энэ layer гэдэг ойлголт маш чухал ойлголт мөн үү? Мөн. Аа. Яг ингээ би бас анх нөгөө Photoshop сарж байхдаа чи санаж байна. Би ингээд нэг зураг янзлаа л байсан аахгүй. Тэгэхээр нөгөө янзлахдаггүй байх гэсэн чинь нөгөө лээрээ дээр дороо оруулахдаа янзлж байгаа хамгийн түрүүнд харуулах хэрэгтэй цаасл гэж ойлгох хэрэгтэй юм байлээ тий лээрийг нөгөө ингээд хамгийн доор нь орсон байгаа цаасан дээр дээдлийн цаасууд нь тавигддаг нөгөө бичигдсэн байгаа юм харагдахгүй яг тэр шиг гэж ойлгочих болох юм байлээ тий. Тэгэхээр лээрийнхаа байрыг бас лээрийн ойлголт бол угаасаа яг нэг одоо ихэнх үеийн дизайн сурч байгаа хүмүүс одоо шууд Photoshop дээр ажиллаад эхэлчихэж байгаа бол нөгөө хамгийн их сурах хэрэгтэй хэсэг маань байгаад байдаг байхгүй. За одоо шинэ зүгээр яг энгийн юугаар үзүүлээ л да. Shape хэсгээс одоо би юу яа. Энэ дээрээс энгийн үзүүлэх байдлаар дахиад зүүн хэсгээс бидний бас хамгийн их ажилладаг хэсэг байна байгаа. Зүүн хэсгээс буюу энэ дөрвөлжин дүрстэй байгаа icon хэлбэртэй юм дээр дарахад энэ маань shape үүсгэх боломжтой болоод ирдэг. За shape-ийг би ингээд зүгээр татчихлаа. Хар дүрс гараад ирж байгаа. За энэ ялтахын тулд тэгвэл жоохон өөрөнгөө үзье. За окей дарчлаа. За энэ дүрс мань болохоор одоо сая яаж дүрсээ үүсгээд өнгийн салхитай болохоор богд. Мөн л адил одоо энэ нөгөө нэг дөрвөлжин дүрс дээрээ хоёр тавшаа дарахад манай өнгөний энэ баар буюу хэсэг маань гараад ирж байгаа. Тий. Тэгээд окей өгчөж байгаа. За одоо layer хэсэг маань болохоор одоо чи сая ярьсан шүү дээ. Хамгийн дээрээ байгаа хэсэг нь хамгийн наана болчихж байгаа гэж байна. Энэ болохоор одоо яг хамгийн дээрээ гараад ирчихсэн байгаа шүү дээ. Тэнгүүд одоо манай нэг сонгоцсон байгаа зургаад алталчихсан байхгүй болоод байгаа. За энэ layer-ээ та сонгож байгаа одоо саяны таслаад авчихсан зургийнхаа доор оруулж ийл та. Тэнгүүд за одоо энэ завсар хэсэг маань илүү харагдаад байгааз цэнхэр хэсэг маань ингээд харагдаад байгаа. Яагаад энэ цагаан байна вэ гэхээр одоо жишээ нь эхний тасалчихсан байгаа зураг маань ингээ нөгөө цагаан буюу түрүүний нөгөө дөрвөлжин байдлаар сонгочихсон байгаа учраас ингэж харагдаад байгаа юм шүү. Тий одоо жишээ нь энийгээ тэгвэл буцаагаад дээр нь гаргахад наан нь буюу яг ингээд гараад ирчихэж байгаа. За яг цаасл гэсэн. Тий яг зөв Энд бас нэг хүн юм асуусан байна. Лавх зэрэг өрхөн Square биш байгаа дүрсийг нь яаж таслах юм бэ гэсэн. Square биш нэ? Дөрвөлжин биш байгаа дүрсийг яаж таслах гэсэн байна. За дөрвөлжин биш байгаа дүрсийг тасалдаг айгүй олон төрөл байт юм аа. Яг ийм гэж тайлбарлал. Одоо жишээ нь энгийн байдлаар за тайлбарлах юм бол за одоо би яг энэ дээрээс тасалж зүйлийг гэх юм бол за дахин нөгөө зураг гаргаад ирээ л да хамгийн доор байгаа л энэ нүднүүд бас их учиртай тийм харагдах уу харагдахгүй байгаа юу гэдгийг маань харуулад өгчөж байгаа. За одоо жишээ нь энэ дээрээс одоо за дөрвөлжин биш байгаа дүрс гэж. За тэгвэл одоо яг энэ эмэгтэйгийнхаа яг хэлбэрээр тасдаж авмаар байна гэсэн үг шүү дээ тий. Тэгвэл бол одоо жишээ нь за энгийн байдлаар би хамгийн амархан хоёр командаар үзүүлье. За эхний төлөв нь болохоор selection түрүүний ярьсан төлөв маань. За тэгвэл selection-аар дахиад хуулчих. Ctrl C, Ctrl Shift V. Shift заавал. Ctrl Shift V. Энэ нь болохоор нөгөө наас цааш хөтлөхгүй шүү гэдгийг үзүүлээд. За одоо энэ үндсэн зургаа нуучих гэдүүлээ. Нүдийг нь авчи. За тэнгүүд одоо үндсэн зураг маань үлдээд үндсэн зурган дээрээ бас ажиллахын тулд дээрээ сонгох хэрэгтэй. Ер нь Photoshop зургад хамгийн чухал зүйл лээ. Тий, одоо хүмүүс ингээд нөгөө айгүй их түүлээр дараад байдаг.
гэл нөгөө болохгүй байна, ажиллахгүй байна гэдэг нь болохоор тухайн зураг буюу нөгөө лээрээ сонгож өгөөгөөс болоод нөгөө буруу өөр өнцгөө өгчихсэн бол нөгөө нэг ажиллахгүй байгаад байгаа байхгүй юу? Ааха. За одоо энэ зурган дээр болохоор үлдсэн цагаан хэсгээ бид нар устгамаар байна гэж үтлээж байгаа тийм. За тэгмээд одоо манай энэ дээрээс одоо юу байгаа даа? Эцсэн дээрээс одоо Ласло түүл байгаа. Ласло түүл маань болохоор одоо дээрээс 3 дахь үе Ласло түүл маань сонгож өгч болдог байгаа даа. Одоо ингэ зурж сонгож өгдөг. Гэтэ яг ингэж нэг зурхад жоох нэг ядаргаатай байгаад байдаг. Тиймээс тэр бол нэг хүмүүс асуугаад байдаггүй. За энэ болиулахын тулд бол та энэ цэснийхаа хамгийн дээдлийн энэ дээр дарчгаад болчиход байгаа. Гэтэ шууд одоо ингээд ихэнх ерөнхий командир бол хамгийн дээдлийн энийг дарчаад болдог боловч одоо юм селекшн хийчихсэн байгаа түүл маань болохоор шууд болдоггүй. Та болиулъя гэхээр одоо гарнаас команд өгөх шаардлага гараад идэг. Тэгэхээр гарнаас ямар команд өгдөг вэ? Control D гэсэн. Контролоо дарж агаад D үсгээ гаргах хэрэгтэй гэдэг. За одоо би Control D гэж өгөөд энэ зүйл алга болчихж байгаа шүү дээ тий. За тэнгууд одоо би сая Lastlo tool байдаг. Гэтэл Lastlo ер нь ашигладаг гэж байгаа. За дөрөв дэх зэсэнд болохоор quick selection tool гэж байгаа. За quick selection миний ч зөв өөрийн хамгийн ашигладаг зүйл байгаа тий. Одоо quick selection tool дээр одоо жишээ нь компьютер хүмүүсийн Photoshop дээр хоёр өөр гарч ирээд байдаг. Нэг бол хамгийн ихний default буюу хамгийн анхны харагддаг дээр ийм одоо саваа модны айконтой гарч ирдэг шүү дээ шийдвэр. За тийм ер нь шийдвэр хөрж гэж байна. Magic Wand одоо өөрөө ч яг ингэдэг нөгөө Magic Wand. За тийм Magic Wand би одоо хамгийн ихтэй нөгөө нэг салгуураад ч юм уу те хамгийн энгийн нөгөө салгаж болох төлийг тэр Magic Wand-аа сонгочдөг ба. За Magic Wand маань сонгоод ирэнгүүт одоо яг энэ айкон хэлбэрээрээ ингээд гараад ирж байгаа. Маус маань одоо нөгөө сум маань өөрчлөгдөд ингэ гараад ирж байгаа шүү дээ те. За тэнгууд Magic Wand хэрхэн ажилтдаг вэ гэхээр одоо цулгуу хэсгийг сонгож өгдөг. Цулгуугаар ямар нэгэн та өнгөийг сонгосон бол зөвхөн тэр дүүцэх өнгөнүүдээ сонгоод арилгаж чаддаг гэсэн үг байгаа байхгүй. За одоо тэгвэл одоо бид нар одоо зөрөөд устгах гэдэг зүйл болохоор зөвхөн цагаан өнгө байгаа. За тэгвэл Wind Wand-д үечаад цагаан түлээ гэж сонгочлоо. Ингээд идэвчсэн арга. Яг зөв. Тэгсэн чинь төвгийн энэ одоо энэ гарны хэсэг ингээд идэвчээг одоо гар цээж хоёрын хэсэг нь идэвчээг болчихлоо шүү дээ. Энийг яах вэ? Гарны цээж хэсэг нэтгэжээгүй гэдэг нь одоо энэ дотор хэсэг. Зөв. Тэгээ дотор хэсэг. Тэнгүүд одоо та юу яаж өгөх вэ? Одоо чинь за компьютер дээр их команд дээр олон файл сонгоё гэхээр control эсвэл shift-ийг сонгодог шүү дээ, тийм. Яг түүнтэй ижилхэн. Та shift-ээ дарж агаад одоо энэ сонгох гээд байгаа хэсгээ дахиж сонгоод өгөх хэрэгтэй. Тэнгүүд одоо ингэж сонгоод өгж байгаа биз, тийм. За одоо энийг хэдүүлээ дахиад илүү томоор харъя. За илүү татыг гэх юм бол одоо жишээ нь та зураг эсвэл юунууд одоо ингээд харахад хэцүү те жижигхэн байна эсвэл том байна гэх юм бол гарнаас команд өгөх хэрэгтэй болоод байдаг. За контрол нэмэх тавшин дээр дарахлаар та ингээд татаад файлаа ингээд илүү тодор харах боломжтой байгаад байдаг те. За одоо хоёулаа зүгээр дэлгэцэн дээр таарах хэмжээндээ л харцгаая. За одоо ингээд сонгочлоо. Wand tool маань дээрээсээ сонгочихсан байгаад байгаа. За тэнгууд одоо гарны хэсэг дээр асуудал үүсчлээ. Одоо энэ аяг маань болохоор цагаантайгаа уул нь бол саарл өнгөтэй байгаад байгаа юм байна. Тэгсэн чинь цагаантай ижлэг өнгөөр програм таньчаад байдаг тий. Тэнгууд энийг салгах хэрэгтэй боллоо гэж үзэх юм бол та гарнаас буюу alt командыг өгөх хэрэгтэй. Тий alt командыг өгөөд явахлаар одоо энэ хасах тэмдэг гараад ирж байгааз. Одоо icon хэсэг дээр хасах тэмдэг гараад ирж байгаа. Тэгээд хасах тэмдэг. Тэгээд энэ хэсгээ сонгочихлоор зоосчихлаа. Control Z хийчихвэл буцчихж байгаа шүү. За тэнгүүд alt хэсгээсээ өгчөнгөт за энэ дээр сонгохгүй байгаад байна те. За тэгвэл ийм тохиолдолд бол яг Wand-ыг ашиглахад амар төвөгтэй байгаад байдаг. Тэнгүүд Wand-ийн асуудал нэг юм байгаад байдаг. Тэнгүүд одоо би нөгөө ашигладгүй гэдээсэн 3 дахь цэс буюу Lastlo төлийг одоо ашиглах чинь. За одоо 3 дахь цэснээс Lastlo төл. Энэ маань нөгөө нэг зурдаг төлөв байгаа. За тэнгүүд за дахиад ойртуулчих хэлээ. За ойртуулаад өгөнгөө контрол нэмэхээр л ойртуулчих байгаа. Тий. За одоо Алта дарангууд мөн л адилхан хасах тэмдэг гарч ирээд байгаа анзаарч байгаа сумны иргэнд байна тий. За одоо би энэ хэсгийг авахгүй шүү гингүү та энэ хэсгийг эвтэйхэн тойруулаад өгчих хэрэгтэй. Заавал тэгж ямар юм хүрээгээр нь биш л тойруулах юм аа. Тий, ер нь яг нөгөө нэг авах гэж байгаа хэсгийг сонгоод өгөх болчих юм. Тэгвэл одоо яг эндээсээ хэтрүүлээд орох юм бол ингээд нөгөө илүү авчиж байгаа байхгүй. Илүү авчингууд нөгөө бидний авах таслах хэвээр хэсэг маань
илүү болчоод таслагдахгүй болчихж байна л гэсэн үг. Ааха. Зөв. Гэхдээ наадах чи хийхдээ одоо сая ингээд зурхтаа чи бас гарнаас өөр команд өгч гин үү яаж ин шууд ингээд зурчих юм уу? Үгүй шууд тийм зурчин. Одоо эндээсээс ласлаа төлөөд өгсөн бол зурчин. Гэхдээ гарнаас нэг команд өгж байгаа. Одоо жишээ нь одоо ласлаа төлж юм уу want төлийг яхад шууд сонгох командыг л шууд дефолт өгсөн байгаад байдаг. Тэгэхэд гарнаас alt үсгийг дарахлаар хасах болоод ирдэг байхгүй. Хасах буюу нөгөө нэг хэрэггүй хэсгээ хаснаа гэж үзээд байдаг. Нөгөө даалтаа та дарсан чигээрээ сонголт хийж өгвөл одоо нөгөө нэг хасах юм хасаад явчихж байна гэсэн үг байна. За одоо ингээд одоо alt control хасах үгүй штэ. Тэнгүүд одоо зураг бүхлээр нь харчиж байгаа. За одоо ингээд бидний нөгөө зурсан устгах хэсгээ сонгочлоо. Тэ? Одоо тэнгүүд одоо юунаас хэсгээс гарны командаас та delete товчийг дараад өгөх хэрэгтэй. Delete товчийг өгөхлөөр шууд устчихж байгаа тий. Ингээл байхгүй. За тэнгүүд одоо нөгөө нэг хамгийн ихэнд ярьж байсан нөгөө selection хийсэн үед яах вэ гэхээр та гарнаас мөн л нөгөө control D гэдэг үсгээ дараад өгчвөл одоо ингээд болчихж байгаа гэсэн. За одоо ингээд хоосон үлдчихэж байгаа тий. Манай хоос үлдчихэж. За хоос үлдчихэж байгаа одоо нөгөө постны хэсэг рүү оруулж өгье. За ер нь одоо таны нөгөө оруулсан зургнууд ч юм уу юунууд чинь ийм одоо юу ч гэмээр юм дэ хавцсан хэлбэрээр дээш ингээ фотошоп дээр манай ингэж харагдаж ороод ирчихсэн байгаа гэдэг. За одоо энийг та чирчих юм бол олон цонхтой ажиллах боломжтой болоод ирдэг. За одоо би дахиад бүтэ харахад бол энийг жоохон жижигрүүлчихье. За одоо ингээд сумны хэсэг маань бол ласло түүл буюу нөгөө нэг цагираг хэлбэртэй нөгөө нэг түүлийг сонгоцсон байна гэдээ гараад ирсэн ба. Та тэнгүүд одоо хамгийн ихний дефолт буюу эхний одоо энэ дөрвөн зүг рүү заасан сум дээр дарах юм бол та одоо нөгөө нэг зөөх боломжтой болоод ирж байна гэсэн үг байна. За одоо энэ дээр ингээд зөөх юм бол зөөгөөд гараад ирж байгаа тий. За одоо та энэ тий. За тэнгууд одоо та хавцснаасаа сонгоод зургаа сонгоцсон байжгаад ийшээ чирээд өгөхөд зураг маань ороод шууд орж байгаа. Энэ маань болохоор анхны нөгөө бэлтгэлийн пост буюу 900 харьцах 900 дээр харьцсан нөгөө нэг темплейт хэсэг маань байгаад орчиж байгаа. Хоёлын энэ дагаа комент устгах чи. Тэгэхгүй бол дэлгэцэн дээр комент харагдаж байгаа болохоор комент нь за ингээд комент айлгч. За. Энэ ингэж таслахын ач тус нь одоо юу юм бэ? Энийг цагаанаар чигээр нь автоматик одоо бэкграунд өгөхөд бас өчр байгаа дах шиг байна. Зүг цагаан байжгаад за одоо жишээ нь цагаан байж байгаад юу болсон бол за дахин зурагнаасаа нөрөө зургаа хоёлаа хаашаа оруулчихлаа. Доош чирсэн байхад тий хоёлоо давхар фотошоп дээрээ За түрүүн сонгоход хэсэг маань болохоор selection хийгээд үзэхэд ингээд сонгоод цагаан нэг юм background хэсэгтэй нэг ороод ирчихсэн байгаад байдаг шүү дээ. Тэр маань болохоор яадаг вэ гэхлээр за хамгийн их нөгөө нэг template нээхэд бид нар solid color гэсэн. Solid color нь нэг өнгөө сонгож чадахгүй байх нь гэсэн эсвэл тийм байхад ч нэг энгийн цагаан өнгөөр өгчлөө гэж үзсэн шүү дээ. Тэнгүүд энэ өнгөө солиод өгөхөд одоо манай нөгөө зургийн артлах хэсэг маань ингээд шууд цоолгдсон байл дээ. Харагдаж гараад байгаа. За одоо тэнгүүд яг асуудал үүсгээд ирчихэж байгаа. За түрүүн бис яг цоолчлоо одоо авчлаа даа гэж бодсон чинь одоо яг зайн хөлний хэсгээр бол одоо манай нэг бэлс үлдчихсэн байгаа шүү дээ тий. Тэнгүүд та дахиад нөгөө зургаа сонгоод дээрээ сонгоод тэгээд дээрээс нөгөө нэг дөрвч хэсэг буюу want түл сонгоод цагаан хэсгээ сонгоод delete төвшөө зарчихлаар устгахчихж байгаа. Тэгээд гарнаас control D гэж хийж өгөнгөт selectтэй болоод байгаа юм л да. За тэгээд дахиад нөгөө ашигладаг төлөвийн хамгийн дээдлийн нөгөө дөрвөн зүгийн тэмдгээд арчаад одоо ингээд хаашаач зөөх боломжтой юм юугаар гаргаад ирчихэж байна гэсэн. За одоо жишээ нь за энэ улаанга одоо болиулаа бид нар шалгаад хэрэгтэй зүйлээ авчихсан учраас буцаад цагаан руугаа шилжүүлье гэсэн үг. Тэгэхээр дахин хоёр доош ороод өнгөө хамгийн дээдлийн цагаан руу болонлоо зүүн бүлээд болонлоо шахаад өчөж байгаа юм. За одоо ингээд одоо манай постын зураг маань бэлэн болоод ирчихэж байгаа тий. За одоо текст. За зураг маань яжаад ямар текст өгдөг вэ гэж бодож байна. За ямар текст гэсэн яах вэ? За манай лайвын постер шиг текст одоо хийхөө сошиал медиа Thursday. Хоёул одоо нөгөө нэг ирэх пүрэв гарагт уулзцгаая гэх. Яг энэ
яг одоо бидний харуулж байгаа. Энэ шиг тийм тэгвэл юу яа. За чи бичих гэсэн зүйлээ бичүүл ямар вэ? За тэгээ бичээд үзсэн. За би бичээд. За бичих гэсэн зүйлээ бичээд. За би бичээд үзье. За эн чинь Монгол болгосон байгаа лөө. Хоёлаа Монгол болгоё тий. За ингэж яагаад за өнөөдөр энэ харагдахгүй байна төгий. Энэ яач вэ? Яагаад ингэж гарч ирэх юм бэ? Тэгээ маркетрууд гэлтгүй. Ер нь тэгээд бүхэл хүмүүс тулгардаг асуудал. Ер нь нэг Монгол фонтны асуудлууд айгүйх бидэнд гардаг. Яг нөгөө Монгол дизайнуудын бэлдсэн фондууд ч юм уу тий нэг тэгж яг гадны нэг өндөр хөгжилтэй орнуудын шиг яг тэгчүүд зориулсан фондууд гаргасан байдгүй учраас одоо гаргачихсан фонд маань болохоор өсөг хоёр маань байхгүй ч юм уу тий. Одоо чинь өнөөдөр гэ бичих чинь чиний өсгнүүд чинь одоо ингээд танихгүй болоод ирчихсэн байдаг байхгүй тий. За тэгвэл хоёлаа одоо юу яа л та. Энийг фонтос хэлээ. За дахин зөөж аваад тавьж агаад. За гай зүүн хэсгээс одоо энэ ашиглагдсанаас маань T өсөг үе энэ одоо текстний хэсэг маань байгаа. Энийг дараад та бүх фонт хэсгээ ингээд нөгөө сонгоод хөвчүүлчихэж байгаа. За тэнгууд баруун дээд болонд одоо энэ А үсгийн хэлбэртэй. Гараад ирэнгүүт энэний бүх одоо манай текстийн бүх нөгөө удирдлагын цэс маань. Энэ одоо амархан текстийн цэс яг борд шиг манай маркетруудаа сайн ашиглаж. Одоо миний өөрийн ашиглах туртай фонт болохоор Ubuntu фонт байгаа байхгүй юу? Ubuntu энэ дээр байна уу? За Ubuntu байхгүй. За ингээл тэгвэл Arial болгоод үзье. Хэдүүлээ одоо хамгийн их түгээмэл ашиглагддаг фонт. Arial. За Arial болонгууд нөгөө манай гарцмаас алдаа маань ингээд шууд автоматар засагдчихж байгаа тий. За одоо ингээд засагдчихсан учраас тэгэхээр цаашаа текст үргэлжлүүлээд бичицгээе. За тийм. Өнөөдөр бид за пост ирэх юм бэл талаар биччихвөө тий. Дост гэнэ. Пост бэлдэх талаар ярилцаж байна. Тэ. За одоо ингээд тий одоо ингээд ирэнгүүт одоо нэг яг үргэлжилсэн байдлаар яг нөгөө Photoshop маань бас яг шууд нөгөө Word шиг ингээд зай аваад ч юм уу баг мөр аваад шууд ажиллаж чаддгүй програм байгаа. За одоо та текстээ биччихсэн сонгочихсон болж байна. Тэгсэн чинь төвөө энэ ингэчтэй миний зурагны ардуурын талаар гэдгийн яа хоёр алга болцсон. Одоо энэ яах вэ гэдэг асуудал. Тий одоо энэ дөр бол би яг миний засмаар хамгийн ихний асуудал. Би текстээ бүгдийг харуулмаар байгаа байхгүй. За текстээ бүгдийг харуулсан өгөөд мөн дэдл зүүн дээд болонд байгаа дөрвөн сумдаар дарчхад энэ нь болохоор нөө зөөх буюу одоо бүх юмыг хэвэн байдалд нь оруулах гэж команд маань байгаа шүү дээ. За тэнгууд одоо ингэод би одоо layer хэсгээс өнөөдөр бид пост хэрхэн бэлдэх вэ гэдэг одоо текст хэсэг маань байгаа. За би энийгээ сонгочоод зөөж болж байна тий. За зөөгөөд оруулчлаа. За тэгсэн чинь текст маань одоо бас надад хит том байгаад байна. За текстээ жижигрүүлээ. За та сонголтын хэсгээс гэж үзсэж болно. Одоо л 71-ээр бичсэн байгаа юм шүү дээ. Энд одоо амар том. Амар том. За тэгээд би одоо 48 болгочих. Одоо текст маань хамаагүй жижигхэн болоод ирчихлээ тий. За одоо дахиад бас л болдгоо. Тэгвэл одоо дахиад би мөр болгох хэрэгтэй болоод байна шүү дээ тий. Тэгвэл мөн л адил текстээрээ дараад та текстээ сонгоход тухайн нөгөө бичсэн текст маань layer хэсэг маань идэвхжээд өчөж байгаа. За одоо би T дээрээ дараад тий. Сумаар үзэж аваад enter дараад өчөнгөт. За ингээд болчлаа тий. За ингээд та мөн ингээд яг тухайн ингээд текст хэсэг маань гараад ирэхлээр одоо юм дээшгээ нэг сэрдийсэн сумнууд гараад ирж байгаа. Энэ нь болохоор та текст хэсгээ одоо шууд энэ хэсэг дээр ажиллаж байна гэдгийг харуулад өгч байгаа. За сумаата доошо ялангуй гүйлгэхэд одоо энэ хар сум. За нөгөө манай нөгөө дөрвөн зүг рүү харсан сум маань гараад ирж байгаа. Энэ нь болохоор зөөх боломжтой байгаа шүү гэдгийг командыг маань заагаад өгч байгаа. За одоо энэ хэсгийн гууд за пост хэрхэн гэдэг дээр за би пост гэдэг дээр дахиад мөр аваад өгчээ. За бэлдэх гэдэг дээр аваад талаар ярилцаж байна. За одоо арай илүү багтахаар болоод ирчихэж байгаа тийм. Гэхдээ мөр хоорондын зай нэлээх байгаа юм шиг харагдаж байна. Мөр хоорондын зай бид нар яаж. За энийг яаж хийх ёстой вэ гэхээр та бүх текстүүдээ эхлээд сонгох ёстой.
Тийм миний гаргаж ирсэн нэг алдаа байдаг. Тэгээ бүх текстээ сонгоогүй. Тэгээ мөр хоорондынхаа зайг өөрчилсөн. Тэгээд эн чинь болохгүй байна гэж дахиад. Одоо жишээ нь зүгээр итгэвчүүлэг үе байл та. Одоо ингээд би сонгоцсон. Тэнгүүд одоо нөгөө текстийн удирдлагын хэсгээс буюу текстийн буюу баруун талд нь болохоор энэ мөр хоорондын зайг мань зааж өгдөг хэмжээ байгаад байгаа. За энэ дээр одоо би жишээ нь саяных шиг за утгын өглөө 24 болголоо гэж үзэхэд ямар ч өөрчлөлт гарахгүй байгаа юм тий. За тэгэх юм бол одоо би бүгдийн selection буюу сонгож өгөөд за одоо зис маань болохоор буюу default-оор сая 71 байсан бол дахиад 71-ээр гаргах. Учир нь бид энэ утгыг аваагүй байсан учраас цаанаасаа 71 гэдгийг заагаад өгч байгаа. За тэнгүүд сумаа дараад за 48-аар авцгаая. За одоо ингээд өөрчлөлт хараад байгаа тий. За одоо тэнгүүд та хамгийн дээд нэг зүүн болон дээрээс одоо болчлоо гэж үзэх юм бол дахиад зүүн болон дээрээс хамгийн дээдийн зисийг сонгоод өчөж байгаа. За ингээд болчлоо. За уншиж чинь. За одоо лээрээ сонгочихсон учраас бид нар хаач хамаагүй зүүх боломжтой байгаад байгаа тий. За ингээд болчлоо. Наад чи арай цулгаан харагдаад байна тий. Тийм цулгуу нэг л зүгээр л текст зураг байгаа ч юм чи тий. Эсвэл нэг юм татаад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж өгдөг штэ тий. За одоо тэн дээр бол за хэрхэн бэлдэх талаар ярилцаж байна. Тэгвэл хоёлоо пост хэрхэн би болохоор одоо ингэмээр байна л да. Одоо яг маркетрийн зүгээс харахад наадах ч юм болохоор бидний гол өгч байгаа мессеж пост хэрхэн бэлдэх гэдэг 3 үг байгаа. Тэгэхээр энэ 3 үгийг хүнд илүү харагдуулмаар байна гэхэд ер нь яах вэ? За пост хэрхэн бэлдэх тий одоо за хамгийн ихэнд үүсгэжсэн нөгөө layer дээр тайлбарлаж байсан нөгөө shape үүсгэх гэдэг чинь энэ дээр яригдчихэж байгаа. За та одоо болж өгвөл layer-ууд маань хамгийн чухал. Одоо та layer-уудаа сонгох хэрэгтэй. Тэнгүүд за баруун доод болно хэсэгт маань одоо юу яагаад байгаа нөгөө зис маань одоо хогийн сав. Одоо хогийн сав маань болохоор одоо л ингээд итгэчихгүй одоо ингээд нэг хоригсон тэмдэг гарч ирээд байгаа шүү дээ тий. Энэний маань одоо яг зүүн талд нь юу одоо энэ шинэ хуудасны явуулна айкон байгаа байхгүй. Хүмүүсээс илүү харагдахгүй байгаа шүү дээ. Аваачлаар great new layer гэж байгаа. За энэ дээр дараад өглөөр шинэ layer хэсэг маань гараад ирчихэж байгаа. За шинэ layer хэсэг маань одоо ингэвэл гараад ирэнгүүт энэ автоматар сонгогдчихсан байхад за та одоо зүүн буланд байгаа зэснүүдээсээ та сонгох хэрэгтэй болоод ирж байгаа байхгүй. За зүүн дэд буландаас байгаад одоо нөгөө нэг дөрвөлжин shape маань байгаа тий. Энэ shape-ээс сонгочихно. За тэгвэл сонгонгуудаа та ингээд юу болоод өгчнө. За хэр хэмжээтэй авах уу тий юу гэдгээ маань одоо мауза чирсэн байдлаар үсгэхэд одоо таны яг нөгөө нэг чирсэн одоо хэлбэрээр гараад ирж байна гэсэн үг. За одоо энэ layer маань ингээ болчлоо. За яаж үс. За тэгсэн чинь энэ маань хар өнгөтэй байлаа гэх юм бол мөн адил нөгөө layer-ийнхаа одоо дөрвөлжин хайрц хэсгээр та хоёр төвшөө төхөд өнгөний хэсэг маань гараад ирчихэж байгаа тий. За одоо тэгэхэд жоон тод өнгөтэй бай. Эсвэл одоо зураг шиг өнгө авъя гэх юм бол одоо та ингээд бид нэр жишээлбэл логоныхоо өнгөийг татмаар ингэж хэлээ. Тийм, логоныхоо өнгөийг татмаар ингэж. За тэгвэл зургаа бид нар лого гэдээ үзье л да. Логогоо оруулчихсан байгаа гэж үзье. Тэгвэл зурган дээр байгаа нөгөө нэг одоо энэ үзүүлж байгаа дүрснүүдийн одоо өнгөнүүд маань чинь одоо бидний авах гэдэг зөрөөд байгаа өнгөнүүд байгаа байхгүй тий. За тэгвэл энэ хэсгээс би одоо жишээ нь улаан өнгөийг авъя гэж үзье л да. Илүү ялгаж өгөх тулд улаан өнгөийг. Тэнгүүт энэ баар хэсгээс та сумаа зөөгөөд өгөхлөөр одоо ийм одоо үзэгнийч гэх юм уу одоо ийм халууны шил. За тэгээд халууны шил гараад ирж байгаа. Энэ маань болохоор тэгээд нөгөө өнгө та сорох боломжтой юу гэдгийг илтгэж өгч харуулж өгöd байгаа. За одоо ингээ гараад өгсөн дээр нь та улаан хэсэг дээр аваачсан байна. За та энийг маус нэгээрээ дараад өнгөд автоматар энэ color bar хэсэг маань улаан өнгө байна гэд танид өгчөж байгаа. Яг энэтэй адилхан. Тийм яг ижлэх өнгөийг саруулж өгчөж байгаа. Тэнгүүд энэ гэсэн өөрчлөгдсөн байгаа та харж байгаа хэлтэй тий. За тэнгүүд окей дараад за одоо энэ дүрсээ зөөх хэрэгтэй байгаа даа. Текстэн дээр аваад. Текстэн дээр аваад чарт. За тэнгууд мөн адил та зүүн дэд хэсгээсээ юу өгчдөг. Одоо нөгөө дөрвөн чиглэл харсан сумаа өгчдөг. Өө point гэсэн маань өгдөг. Та ингэж байн өгөх хэцүү байгаад бол гарнаас V үсэг дардаг байгаа. C-ийн хажуудах V үсгийг маань дарчуул болчиход байгаа. За тэгээд энэ дүрсээ хүснээр ингэж зөөж ингэж болдог байгаа. За одоо ингээд хоёлоо онцгойлох текст маань болохоор пост хэрхэн бэлдэх тий. За пост гэдэг дээр авааччлаа. Нөгөө лэрийн асуудал шиг байна тий. Ягаад гэвэл текстнийхаа дээр манай дүрс маань гараад дүрсний хэсэг маань одоо ингээд нөгөө дараад өгчөж байгаа байхгүй хамгийн дээрээ байрлаад байгаа шүү. За та энэ хэсгээ болохоор яах вэ гэхээр
тексттэй дээр нь гарахын тулд та зүгээр л хамгийн текстийн доор л аваач идэх хэрэгтэй болж таа. За чирээд би текстийн доор аваач идэв лөө. За тэнгууд пост гэсэн хэсэг маань гараад ирчихэж байгаа. Ой дахиад нэрээ буруу сонголоо. Тэг яг ийм асуудал гараад ирсэн. Тэнгууд одоо би дүрсээ сонгож өгөөд ой apt selection хийх. Тийм байна. За тэнгууд дүрсээ сонгож өгөөд. Таны apt select амар асуудалтай тий. Нөгөө автоматар энэ хэсэгт аваачаар энийг сонгоно гэчтэй юм шиг байна тий. Тэгэхээр нөгөө лээрээ сонгочоод чинь буруу лээрээ сонгогдоод ингээд. Тийм яг тийм асуудал үүсэж. Тэгэхээр та зүүн дэд болон apt select гэсэн нөгөө нэг чагталсан хэсэг байна уу байхгүй гэдгийг бас шаарлаж харууллаа гэж зүгээр байдаг. За одоо дүрсээ байдаг. Дүрсээ маузер зөөгөөд хахад ер нь нөгөө Photoshop төр бид нар маузаар зүгээр нэг тасдах ч юм уу тиймэрхүү ажлыг хийгээд байдаг. Гэхдээ яг энгийн зүгээр нэг юм зөөрлөх энгийн ажлуудыг бол бид нар гарнаас нөгөө нэг сумны хэсэг байдаг шүү дээ тий. Сумаараа зөөж юм бол илүү амар болоод ирдэг. За одоо жишээ нь би дээшээ 2 3 команд өгвөл одоо энэ өөрчлөлтөд байгаа та харж байгаа бах тий. За болчлоо. Тэгсэн чи одоо энэ нэг илүү дүрсний хэсэг маань гарч байгаа. За энэ дүрсийг та яах вэ гэдэг асуудал үүсэж байгаа. За энэ дүрсээ сонгочоо та түрүүнээс хойш команд өгч явахад control гэдэг командыг аягүй өгөөд байгаа гэж байна тийм. Photoshop дээр хамгийн дардаг үсэг бол control үсэг. Тэгээ control хэсэгтэй тийм. За тэнгууд та control T гэж өнгөд scale буюу нөгөө нэг тухайн дүрсээ яаж ч өөрчлөх боломжтой болоод ирдэг. За одоо би control T гэж өглөө. За тэнгууд энэ ажиллах хэсэг маань болохоор ингээд идэвхжсэн байдлаар харагдаж өгöd байгаа та харж байгаа бах тийм. За одоо би баруун талаас нь шахаж өгье. Тэнгүүд одоо сумаа аваачингууд энэ идэвчээд байгаа хоёр тал руугаа сум ярьж байгаа шүү дээ тий. За энэ талаас нь маус нэгээд дарсан байдлаар тэр чигт нь чирлээ. Зүүн тал руугаа чирч өглөө. Төвгийн нэрээ одоо ингээд чирч ер нь юм оруулахад нэг shift дарахгүй гэдэг асуудал гараад ирдэг. Тэр ер нь ямар учиртай бэ? Shift дарах ч юу ах вэ? Одоо жишээ нь за дүрс маань болохоор одоо ингээд та тухайн үед тий яг нэг хэвэнд оруулъя. Энэ ихлээр том болгочихсон дүрсээ хэмжээг нь алдахгүй томруулъя гэж үзэх юм бол одоо яг ийм байгаа ихний үед байгаа дүрсээ хэмжээг нь алдахгүй жижигсгийа гэх юм бол та шивтэд дарах хэрэгтэй. Тэг шивтэд. Шивтэд дарсан чигээрээ та чирэх хэрэгтэй байдаг. За одоо ингээд чирчээд байгаа таахаа харж байгаа тий. За тэгсэн чи энэ одоо бид нар бол ингэж чирэхгүй шүү дээ. Зөвхөн нэг талаар л байх хэрэгтэй. За тэгвэл одоо дүрсээ буцааг бол мөн л адил контрол Z буцаадаг манай шийдтгчлэр байна. За тэгвэл за дахин контрол T буюу одоо хэмжээг дахиж өөрчилж тий. За тэгээд ингэвэл за зөвхөн одоо бид нар зөвхөн энэ талаас нь баруун талаас нь л багсах хэрэгтэй болж таараад байна тий. Тэгэхээр бидэнд бол shift хэрэггүй. Тэгэхээр маус нэгээ удаан дарсан чигээрээ шууд ингээд өөрчлөгдөх юм бол TI 100 ингээд олоод өчөж байгаа. За одоо ингээд чиглэл маань ингээд бүгдээрээ ингээд болчтой. Дүрс маань болчтой гэж үзэх юм бол гарнаас enter командыг өгчөж байгаа. Enter төвшин дээр гарнаас гэсэн. Enter төвшин дээр дарангуул за та post одоо ингээд болчлоо тий. За болчлоо гэж үзэж байгаа. За мөн адил одоо та энэ дүрсээ яах вэ? Одоо хэрхэн бэлдэх вэ гэдэг дээр мөн дахиж ингэж онцож өгөх шаардлага гарч байгаа шүү дээ. За тэгвэл энэ дүрсээ та за энгийнээр бол ингээд дүрс дахиж өгөөд ингэж өгч болно. Гэтэ энэ маань өөр амар асуудалтай байгаад. Та дахиад ингээл хэмжээ алдсан чиглэлээр ингээд өгч юм. Юу гэж ингэж амар бол ядаргатай бол асуудал үүсдэг. Тэгэхээр тэрний оронд та за зүгээр шинэ үсэх юм эсвэл энийгээ болиулсан чигээр нь за дуусгах ч л та. За тэгээд эндээс дахиад мөн адил одоо за уучлаарай буруу команд өгч шүү. За эндээс одоо нөгөө нэг сонгоцсон байгаа shape лээрээ сонгоцсон байх хэрэгтэй. Тэгэнгүүтээ одоо та энэ хоосон хэсэг эсвэл одоо зүгээр яг энэ текстийн хэсэг дээр л сонгох хэрэгтэй байгаа шүү. Сонгоотаа маус хоёроо өгөхөд за энэ цэснүүд гараад ирж байгаа. Цэснүүд гараад ирэхлээр duplicate layer буюу нөгөө нэг хуйлж авах гэсэн сонголт маань байгаа тийм. За тэнгүүд за сонголоо. Тэнгүүд layer хэсэг дээр duplicate хийх үү? Наач гарч ирж байна. За маань энд гарч ирж байна. Хийх үү гэд гараад ирж байгаа байхгүй юу? За энэ дээр та нэрийг өгчөж болно. За одоо шин би дүрс 2 гэд өгчээ. Дүрс 2 гэж өгөөд окей. Дахад за нөгөө дүрс 2 гэж нэрлсэн layer хэсэг маань ингээд гараад ирж байгаа. За энэ дээр та ажиллахдаггүй гэж магадгүй харагдахгүй. Тэ? Тэнгүү зүүн дээд болон дээр нөгөө нэг бидний зөөдөг төвчлөр боёо энийгээ дараад
яг тухайн дүрсээ та дахиад зөөгд үзэхлээр дүрсээ бүр хувилжсан байгаа гэдэг багтаа. За одоо энэ дүрсээ ингээд за хэрхэн гэдэг дээр аваач. За би өмнөд нөгөө гарнаас сумаа дараад зүүчж байгаа тий. За тэгмүүд одоо нөгөө нэг түрүүн багсгаад байсан дүрс минь дутчихлаа. За тэгэх юм бол одоо мөн л гарнаас Ctrl T команд буюу нөгөө scale хийж томруулж ирүүлэх команд өгч. За тэгмүүд одоо бид нар дахиад shift-ээр дарах хэрэггүй. Одоо баруун тал руугаа утасгах хэрэгтэй байгаа учраас дахин энэ командаа өгөөд шууд ингээд болчихж байна гэсэн. За бэлэн болчтой гэж үзвэл enter. Сая дүрсгүй байснаас илүү дээр л харагдаж байна. Гэхдээ текстийнх нь өнгө нь улаан хар хоёр нэг жоохон тийм тий хоёлаа. Цагаан болгол яаж цаашлын цоолцсон юм шиг. Цагаан болгол текстийн хэсэг улаан дээр байгаа текст. Хүмүүсийнх нь нөгөө нэг текст дээр ингээд тусдан ажиллахад илүү зарим нь амар байгаа гэдэг. Би болохоор одоо шинэ хийчихсэн байгаа текст дээр шууд нөгөө өнгийн өөрчлөлт тавьчихдаг байхгүй. Тэр нэгтээ заримдаа нөгөө нэг пост темплейт бэлтгэхэд бас асуудалтай тий зөөж барих шаардлага гарвал яах вэ гэдэг асуудал. Тэгээ за одоо яг хийх гэдэг зүйл нь одоо хийцэн байгаа текстээр хэрхэн засах вэ гэж болчихж байгаа. За та текст дээрээ сонгох шаардлагатай болчихж байгаа. За тэнгууд мөн зүүн цэснээс нөгөө л текстийн команд өгөөд за одоо бид нар пост гэдэг текстийг сонгочихж байгаа. За тэнгууд баруун болноос текстийн удирдлагын хэсгээ гарангууд color буюу өнгөний хэсэг энэ хар өнгөтэй байгаад байгаа шүү дээ тий. Энэ хэсгээ дараад тэгэхээр өнгөний нөгөө л дахиад нэг сонголтын хэсгүүд гараад ирж байна. Энийг бид нар бүгд ингээд за цагаан болгочих. За тэнгууд энэ өөрчлөгдсөн байгааг та харсаа тий. За окей. За тэнгууд дахиад бид нар хэрхэн бэлдэх гэдгээ сонгочих. За color буюу өнгөний хэсгээс дахин цагаан гэж өгөөд сонгох гэсэн байгаах тий. За ингэнгүүт энэ яа сонгоход өөрчлөгдөв байна. Харагдаад байна. Гэдэг нь энэ болохоор та нөгөө тухайн лээрээ идэвхжүүлчихсэн байгаа учраас Photoshop програм маань ингэж харуулдаг байна шүү. Тэгэхээр та одоо зүүн дэлгүүлээс тухайл нөгөө нэг энгийн дефолт буюу нөгөө хаашаа зүүх боломжтой командыг сонгох тэгэхээр энэ маань харагдах болчдөг байгаа. Эсвэл бүр энгийн командор л та өөр лээр дээр дарчингууд болчдөг байгаад байгаа. За одоо эхний пост ингээд бэлэн болчихсон тий. За одоо хамгийн сүүлийн асуудал нь юу вэ гэхээр за энэ юугаа зураг хэрхэн бид нар гаргах вэ? Тий. Гарах вэ гэдэг хамгийн том асуудал байна. За бэлэн болгоцсон зураг та файл цэснээс одоо хамгийн энгийн арга нь болохоор save as гэж байдаг. Save as гэж өнгөд за гарч ирж байгаа энэ цэсмэн гараад ирж байгаа. За та одоо хамгийн ихнээс за одоо би ихний десктопоо сонгоод дэлгэцэн дээр сонгочлаа гэж байна. Тэнгүүт энэ дээр та нэрээ өгнө. Save as буюу нэршлээ өгнө. За юу гэдэг юм бэ? За лайв зураг нэг ч хийдэм үү те? За зураг нэг гэж. Өө те. За лайв зураг нэг. За тий. PSD файлаар хадгалж болно. PSD файлаар хадгалж байгаад ямар учиртай вэ гэхээр одоо бид нар ингэ хийчихсэн байгаа файлаа та тэр чигээр нь хадгалаад тавьдаг. Дараа нь дахиад нэг засвар оруулах хэрэг гарах уугүй юу? Ажлын файл албад явж гин гэсэн үг. Тий, ажлын файлаа. Аюу хэрэгтэй. Одоо жишээлбэл яг энэ дизайнаас юм ихэд вебинар текстэн дээр чи ийм үг нэмүүлэх байсан шүү дээ. Чи хуучнаар нэг байсан шүү дээ. Дахиад хийхгүй тийм асуудал гардаг тий. Тэнгүүд одоо жишээ нь бид ингээд лайвны зураг PSD гэдэг файлаар хадгалж байгаа. Энэ PSD гэдэг нь өөрөө автомат ингээд тохируулж дуустаас та заавал өөрчлөлт ингээд шаардлагагүй байгаад байгаа. За save хийгээд за гарч иж байгаа цэсмээс окей хийгээд өчөөд за ингээд хадгалагдчихж байгаа даа. За одоо ихлээр их файлаар л хадгалчлаа сайн. Дүнсээ тий. Одоо дахиад зургийн хэлбэрээр хадгалмаар байна. Тэгвэл одоо яг нөгөө social ашиглах тэгээ шууд оруулах бэлэн. Social ашиглахад бэлэн гэснээс нэрээ бид нар social ашиглах зургийн хэмжээтэй e-book бэлдсэн байгаа тийм ямар хэмжээтэй бэлдэх вэ? Ямар хэмжээтэй орвол таны social яг зөв харьцаатайгаар орж ирэх вэ гэдгийг одоо тийм заавар байдлаар мөн тайлбарсан байдлаар бахан хэмжээний тийм оруулж гисэн e-book-ийг бид нар оруулсан байгаа. Коммент хэсэгт байгаа линкээр ороод өгөх боломжтой тийм. За одоо тэгээд зураг одоо хэрхэн social post-нд оруулахаар бэлэн гаргачихгүй. За та дахин файлснээс ороод save as гэж байгаа даа. Save as хийгээд өнгөт за нөгөө л манай нөгөө нэг сая өгсөн нэр маань гараад ирж байгаа шүү дээ. Энийг та зүгээр за PSD гэдгийг нэрлэгчээ. Эхний PSD дахиад давхардаад
За одоо тэнгуут формат хийснээс та энэ дээрс Photoshop гэдэг ороод ирчихсэн байгаа. Эсвэл одоо бид нар болохоор Mac системээс одоо ингэж ажиллаж байна л да. Тэн дээр Photoshop гэж харагдаж байгаа. Mac-аас орж байгаа. Mac-аас орж байгаа учраас тэгж харагдаж байгаа. А юунаас Windows систем дээрээс болохоор PST гэдэг өргөтгөл буюу яг нэг хадгалдаг өргөтгөлөөрөө харагддаг учраас бас хүмүүс гайхаад андуураад ич магадгүй. За одоо энэ өргөтгөлөөсөө та дараад Photoshop-оор нь хадгалж байгаа юм бол дахиад ажлын файлаар нь хадгална гэсэн. Тэгэхээр та сошиал платформ руу оруулах гэхлээр орохгүй байх асуудал үүсдэг байгаа шүү. За одоо бид нар энэ өргөтгөлийн өөрчлөлттэй учраас сонголтоо дараад тэгээ энэ дээрээс аюул болон нөгөө зургийн одоо нөгөө форматууд байдаг. Тэгээ одоо бидэнд хэрэгтэй байгаа өргөтгөл нь бол одоо бидний өргөн хэрэгэлдэг буюу JPEG эсвэл PNG тий. Гэхдээ P за яг хоёул хадгалчих. За тэгээд хадгалчих. Эхлээд хадгалчих тий. За save хийгээд өглөө. За save хийгээд өглөө. За тэгээд ийхүү save хийгээд өнгөд одоо манай дэлгэц дээр юм маань харагдаад байгаа. Save хийгээд OK дарахлаар зургийг маань хадгалчихж байгаа. За. Ингээд техник пост ямар ч гэсэн. Техник пост бил болчихж байгаа. За тэнгүүт тэр яах шүү дээ. Энэ тий. За энгийн байдлаар за зургаа яаж харуулмаар юм бэ? Зураг бол хоёлаа шууд би шууд дэлгэсэн дээрээс л ингээд харуулсан зүгээр болоод гэж байна. За уучлаарай энэ нөгөө дэлгэсэн дээрээс шууд оруулчихсан байгаа учраас та бүхэнд файл нь хаана гэж хэлж өгөхдөө үүсчихсэн байгаа шүү. Манай маус хаана? Ах шиг маус аа. Одоо энэ ингэж харагдах нь тий? За, хоёулынх нь нөгөөний хайгаад исэн зураг чи энд явчих шүү дээ. Одоо цавирчгүй. За тэг. За, ингэж хадгалагдсан байна тий? Саяны зургийн хэлбэрээр. Зургийн хэлбэрээр яг бидний одоо банк хэрэгэлдэг зургийн хэлбэрээр ингээд хадгалаад авчихсан. Одоо та ингээл энэ зургийн хэлбэрээр л одоо шинэ Facebook, за Instagram, YouTube гэдэг тий. Тэрнтэйгээ бүгдлөө ингээд оруулаад авах боломжтой. За вектор зургийн хувьд юм байна. Хоёлаа одоо тэгвэл яг нэг зүгээр фото зураг ашиглаад фильтр өгсөн нэг пост хийж гээс үзүүлээд цагаанаас жоохон нэлээд удчлаа. Хоёлаа нэг бол 3 пост хийж үзүүлээ гэж байна. За одоо хамгийн энгийн юунаар сонгоод за дахиад пост темплейтийн ишний юу. За файл системээс new буюу шинэ юу үүсгэх хэрэгтэй. За тэнгүүт за дахиад нөгөөх систем маань гарч ирмэд. За та тохируулд дээр дахиад нөгөө харьцаагаар өгье л дөө. Ингээд харьцаах. Янгатай. За create буюу үүсгэх болчихж байгаа. За дахиад нөгөө хар диск рүү ороод. За тэнгүүд баруун доод болонгасаа бид нар дахиад нөгөө өнгөний нөгөө хэсгийг гаргаж ирэх хэрэгтэй байгаа шүү дээ. Тэнгүүд 3 дахь цэснээс solid color өгчөж байгаа. За тэгэхээр нөгөө манай одоо цагаан өнгөөс сая заасан. За цагаан өнгө. За одоо зураг одоо чинь бид нар интернетээс ямар ч хамаагүй нэг татчихсан зураг эсвэл хагас дутуу нэг янз янзын зураг авчдаг шүү дээ тий. За тэр маань болохоор за саяны тэр зураг гоё юм шүү дээ. Хоёул энэ зургийг за тийм. За эсвэл за энэ зургаа дахиад чирээд одоо бидний юуцс маань хаашаа алга болчих вэ? Чи нэг авчирсан хоёлаа ингэж байгаа юм үзчих. За ийш орж ирчээд байгаа юм байна. За энэ зургаа чирээд оруулчих. За том хэмжээтэй зураг авчих. За энийг ташигэд хийчихээ та. За одоо зураг маань ингээд бүр хаашаа аюу хэцүү яахан хэцүү байгаад байгаа шүү дээ тий. За тэгмүүд одоо энэ дээрээс болохоор бид нар нөгөө нэг түрүү ашиглаж байсан control T буюу skill хийдэг тэр команд ашиглаж байгаа. За control T гэдэг харагдахгүй байна. За харагдахгүй. Тэнгүүд энэ нөгөө бидний ажиллах талбараас илүү гарч ирсэн учраас харагдахгүй байна. Тэгэхээр control T хасах буюу одоо зум авт хийж харж байгаа гэсэн үг байхгүй. За тэгмээд одоо нөгөө нэг манай ажиллах нөгөө нэг боломжтой нөгөө хэсэг маань гарч ирж байгаа. За одоо энэ дээр болохоор та жиг нөгөө shift-д дарж зургийнхаа нөгөө нааз нь харьцаг алдах хэрэггүй шүү дээ. Тэгэхээр одоо та жиг shift-д дарах хэрэгтэй тий. За shift-д дараад би баруун дэд булангаас нь чирлээ. Доош чирлээ.
зураг маань яг хэмжээгээр багасж байгаа та харж байгаа тийм. За хоёулаа ихлэ shift-аар оруулж үзүүлчих дараа shift-гөө нэг татаж үзүүлэх хүмүүс. За. Одоо ингээд үзвэл нөгөө зураг маань харьцаа алдаагүй ингээд оруулаад ирчихэж байгаа шүү дээ тий. За одоо энийгээ болиулъя. Ctrl Z хийхлээр дахиад нөгөө маань нөгөө том зураг маань. За дахиад Ctrl T хийгээд за shift дарахгүйгээр оруулаад үзье. За ингээд нэг зургийн ингээд харж ийм муухай тий. Яаж ингээд нэг яамаар ч юм тий ийм зургаас орж байгаа шүү. Ингэж оруулбал одоо тэгээд нөгөө зураг маань ч хэцүү тэгээд боосч болоо. За дахиад Ctrl Z хийгээд за одоо shift маань ямар за ингээд тэгш тий. За болчлоо. Shift-ээр яваад та дахиад ингээд зөөгөөд нөгөө харьцаа дээр орчих. За одоо бид нарт нэг илүү юм гарчиж байгаа. Тэгвэл shift-ээр дахин дарж байгаа та татаад өгвөл арай ингээд том тавьчих тий. За энтерэд ороод ингээд зөөчий. За болчихлоо. За одоо контрол нэмэхээр ажлын талбай дахиж жоох ойртуулж өгье. Тэ? За одоо ингээд талбар маань харагдаад ирж байгаа. За одоо хамгийн энгийн хийсэн юм юу вэ? Одоо фильтр гэж чи яриад байгаа шүү дээ. Фильтртэй зураг нөгөө та бүхэн ихэнх нөгөө пэйжээс хардаг баг. Эр хүн гэдэг пэйж байна. Тийм. Ямар пост оруулдаг гэхлээр тэд нар чинь зурган дээр ингээд нэг айгүй гоё өнгө оруулчихсан. Тэрэн дээр ингээд айгүй ингээд нөгөө утаг бүхий ингээд өгнөд оруулчихдаг шүү дээ тий. За утаг тэрийг хийхэд бол хүмүүс айгүй нөгөө нэг хэцүү юм байна, юу юм бэ гэж ойлгоод байдаг. Тэр нь ерөөсөө энгийн. За одоо та зургаас оруулчихсан. Түрүүн бид нар болохоор өнгөний энэ color solid оруулаад өгчихсэн байна шүү дээ. За одоо layer-ээр тоглолт хийнэ гэсэн үг. Та энэ зургаа сонгочоод өнгөнийхөө доор нь оруулаад өгөх хэрэгтэй. Solid. За тэнгууд нөгөө цаан өнгө маань хамгийн дээрээ гарчихсан учраас ингээд урталтай ингээд харагдчихж таас гэж байгаа. Тийм зураг маань ингээд балтагдаад өгч байгаа. За тэнгууд та өнгөөс сонгоод за дээд хэсэгт энэ opacity буюу цайралтын удирдлага маань байгаа. Цайралтын удирдлагаа та сонгоод өглөөр тгээс 100% гэж үнэлчихсэн. Энийг та утгахын бууруулаад өгөх юм бол за одоо ингээд зураг маань тодорч харагдаад байгаа тий. Хоёлаа энэний өнгийг нь өөрчлөлт хар болгоод үзье да. За тэгээ. За өнгөний яаж өөрчлөх вэ? Нөгөө л хамгийн ихний нэг хайрцаг дээрээ дараад өнгөний өнгөд гараад байгаа. За хар өнгө болгоод үзье. За бүр ингээд харагдахгүй болоод байна. Эсвэл өөр өнгө улаан. Эсвэл за цэнхэр өнгө ойн арай дулаахан өнгө байна шүү дээ тий. За цэнхэр өнгө. За ингэнгүүт нөгөө бидний үзээд идэх нөгөө постны ерөнхий өнгө маань ингээд гараад ирж байгаа байхгүй. За окей татлаа. За ингээд болчлаа. За одоо ингэнгүүт бидний нөгөө нэг үг маань хэрэгтэй байна шүү дээ тий. За үг маань ямар байвал зүгээр гэдэг. За хоёлаа би өссөн үгээр биччихв. За тэг. За энэ ч одоо Монгол дээр байгаа тий. Пост хэрхэн хийх вэ? За уучлаарай та дост. За би энэ PD2 дээр. За одоо ингээд за энэ хар өнгөтэй текст харагдахгүй байна. Одоо энийг өнгөийг өөрчилчихё. За тэгэл одоо текстээ сонгочихсон. За та дахиад T хэсэг мэн тий. T хэсгээ сонгоод текстээ сонгоод өгчих. Сонголтоо сонгож өнгөтэй баруун хэсэгт нөгөө манай текстийн манай удирдлага байгаа. Өнгөний хэсгээс та цагаан болгоод. За одоо яг гоё харагдаад. За одоо та энэ нөгөө сонгоцсон учраас яагаад болчихвоо гэж үзээ. За зүүн дээд бол нөгөө зөөж болгох зэс маань байгаа. Гэхдээ түрүүнээс хойш энийг ашиглаж ирсэн учраас одоо хамгийн зүгээр миний байнга ашигладаг гэсэн болох. Би зөв өөр леерээ сонгочдөг байхгүй. Тэгэхээр ингээд зөөх боломжтой болоод ирдэг байгаа. За одоо тэгээд пост хэрхэн хийх вэ гэдэг леерээ сонгоод зөөч голлуулаад энэ нөгөө нэг яг юм тэгшинт яг дунд нь оруулахын тулд нэг бэкграундтайгаа зүг сонгоод байдаг үлээ яадаг үлээ. Тэр яадаг үлээ. За тэр маань болохоор юу яагаад байгаа. За та одоо яг нөгөө нэг голлуулах гэж байгаа ч юм уу те яг цэгийг нь олох гэж байгаа хэсэг леерээ сонгох хэрэгтэй байна. Тэнгүүтээ за гарнаас control command-ыг өгөөд background буюу энэ түгжээтэй байгаа леер. Одоо энэ түгжээтэй байгаа леер маань яадаг вэ гэхээр та шинэ одоо ажлын талбар үүсэх болгонд автомат үүсчихсэн байгаад гараад ирчихсэн. Яг цаасна гэсэн үг тийм байна. За энэ хоёрыг сонгоод өгөх хэрэгтэй. За эхлээд та яг аваачихж байгаа одоо объектоо сонгочоод дараа нь болохоор тухайн цаасныхаа
сонгох хэрэгтэй гэдэг мартаж болохгүй. За комент ирсэн байна. Лайв хадгалах уу? За гэсэн байна. Тэмээ лайв хадгалнаа бид хоёр хадгална. За тэгээд сонгочихсон байгаа дээр одоо дээд цэснээс автоматар энэ цэснүүд гараад ирж байгаа. Нөгөө авт селекттэй цэс маань гараад ирж байгаа. Тэнгүүд одоо энэ одоо айкон буюу хэлбэрүүдийг та нар бүхэн яг юунаас харж ирсэн мах нэг аюу Word дээр ч юм уу эсвэл нөгөө ижил төстэй програмаар аюух байдаг шүү дээ тий. За энэ дэр болоход би одоо яг хийхдээ бол зүгээр голын дараа л гэж сонгочихсон байхгүй. За тэгээд одоо юм за голын дарлаа. Зөөгдөж шүү дээ тий. Тэнгүүд тэгэхээр за ингэж яг текст маань тухайн ажлын хэсгийнхаа яг гол хэсгийг сонгоод өгч байна гэж болчихж байгаа байхгүй. За одоо ингээд нөгөө тексттэй кодтой ингээд нөгөө хэсэг маань ингээд болчлаа. За одоо ингээд та жоохон нөгөө текст маань нэг харагдах хэлбэр нэг жоохон тийм байна да гэх юм бол та юу яагаад өгчүүл болно. За текст дээрээ сонгочих тий. Тэнгүүд нөгөө текстийн ажлын хэсэг маань нэг гоод гарч ирсэн байгаа шүү дээ сонгоод. Тэнгүүд одоо фонт хэсгээс та сонгочлоо. За сумны хэсгээс тий ингээд доошоо дээшээ эсвэл ингээд дарахлаар одоо фонтод маань солигдоод байгаа та хавхаа харж байгаа тийм. За одоо энэ эсвэл гоё ч юм уу тийм. Нэг харахад илүү нэг донжтой юм шиг юм харагдаад байна шүү дээ тийм. За энэ илүү гоё юм шиг байна тийм. За ингээд хадгалцгаая. За тэгэл мөнлөд файл гэснээс save as хийгээд одоо та Photoshop хэлбэр ихлээр хадгалах хэрэгтэй гэсэн үг байна. За одоо энэ дээр нь за фильтр та өгшөш гэвчтэй тий. За макас хийж байгаа болохоор бас жоохон өөр харагдаж байгаа шиг байна шүү. За фильтр гэд хадгалчих л да. За мөн л десктоп дээр хадгаллаа. Окей. За энэ бол одоо зүгээр бидний ихний paste файлаар л хадгалсан гэдэг юм аа. Ажлын файл. Уус мартчих болох. Дараа нь магадгүй маркетер тий пост хэрхэн хийх вэ гэдгийн доор social media платформд хэрхэн пост амжилттай бэлтгэх вэ гэдэг текст би бичих байсан юм а гэж магадгүй тий. За тэнгуүтэй файл зэснээс дахин та хадгалах хэрэгтэй гэдгээс санах учраас зоолснаас save as хийгээд за юунаас одоо нөгөө filter paste гэдэг дахиад нөгөөдгөр хадгалах гэж учраас форматыг өөрчилж өгөх хэрэгтэй. Өөрчлөөд JPEG болгоод save гэдэг. За тэгээд окей тарчиж байгаа. За тэнгуүт манай пост маань тэ самнатас ишээ зөвхөн начинаа за хоёлаа Photoshop-ийн файлыг юу агачих га доошоо оруулаад тий. Хөөе маус ханаа. За ингэж харагдаж байна. Бид нэр өнөөдөр ийм хоёр пост бэлтэж байна тий. Ааха. За тэгэл яг одоо энэ постуудаар та янз бүрийн байдлаар ер нь бол тэгээ Photoshop дээр бол одоо бид нар ашигласан түүл маань болохоор за Photoshop руу гоо. Photoshop руу. За ерөөсөө одоо яг үзүүлэх юм бол layer хэсгийг бид нар зааж өгсөн байгаа. Өнгөний хэсгийг ерөөсөө solid color буюу миний хамгийн их ашигладаг өнгөнийг амархан өгдөг зэсийг ашигласан. За тэгээ зүүн дэд болгоноос буюу одоо бидний яг ажлын tools буюу хэрэгсэл гэж байна. Энэ хэсгээс хамгийн дээд буюу default энгийн горимд авчдаг selection буюу сонгодог tool маань. За өгөөл бол last буюу одоо нөгөө нэг ижил сонгочихсон байгаа юм дээр дахиж хэрхэн зурх эсвэл хасах вэ гэдэг дээр тусаж өгдөг хэсэг маань байгаа. За тэгээ нөгөө шидэт өгөхөр буюу want tool. За тэгээ хамгийн сүүлийнх нь shape үсгэж байгаа. Эсвэл энэ хідэн төлийг л одоо бид нар ашиглаад хэрхэн пост бэлтгэх вэ гэдгээс. Ерөнхийдөө бол бүр яг мэргэжлийн төвчний постуудыг хүртэл ерөөс яг энэ хідэн төлийг ашиглаад таслал наан цаана оруулдаг ийм л ажлууд хийгддэг байгаа шүү. За тэгэхээр өнөөдрийн лайв маань хоёлаа ямар сэдвээр явчваа. За пост ер нь хэрхэн бэлдэх талаар төгөө маань үзүүллээ тийм Photoshop тийм. Тэгэхээр пост ер нь маркетруудын хувьд яг чи өөрөө дизайны зүгээс харахад маркетрууд юун дээр их алдаад одоо юу л энийгээс анхаараарай гэж хэлмээр байдаг юм чамд ер нь яг юу вэ? За маркетруудын хувьд бол яг маркетрууд өөрсдөө бас дизайнерууд биш байж тань. Айгүй ихтэй заримдаа нэг шилтгаанаас ингээд өөрхөн толгойд байгаа зүйлсийг дизайнер тусаад хэрэгтэй болдог. Тэмүүл дизайнер тусгаад юу ч юм уу за ийм байх гэж хийчихсэн чинь яг ингээд нөгөө дизайны хүмүүс ч юм уу эсвэл нэг хүмүүс нэг нөгөө масс буюу яг үзэх гээд байгаа хүмүүстэй харахад
зарим юм дөрөнгөө маркетер дизайн биш учраас айгүй алдаа гаргацсан. Яг тэгэхээр өнгөн дээр алдаа гаргацсан байдаг. Эсвэл таслахж байгаа зураг гэдэг. Яг түрүүний нөгөө бид нар зураг таслахтаа ингээд дутаа авчихсан байдаг шүү дээ. бид нар шиг дутуу гаргачихсан. Тэрийг зараагүй гаргацсан. Уггүй тасалсан байхдаа илүү муухай тасалснаас болоод зарим нэг үрдис сэрдис муухай зураг ашиглчихсан байдаг тийм. Эсвэл нөгөө нэг хит текстийг нөгөө текст маань нөгөө байдаг текст байна. Гой фонт амаар ингэж үзсэнгүүтээ хаамаагүй нөгөө нэг гоё харагдсан, өөртөө л гоё харагдсан нөгөө фонтыг авчдаг. Тэгээд болгочихсон пост бас хүмүүс нөгөө бас гоё байна гэсэн нөгөө манай маркетерүүд маань гоё ингэж үзчихдэг. Тийм асуудал айгүй тулгардаг байна. Тийм асуудлууд баг одоо яг шийдчихвэл маркетерүүд бол баг дизайнерд гэж хэлцдэггүй. Баг одоо тэгэхдээ яг хэлэхэд бол нөгөө Монголын нөхцөлд бол баг ихэнх компаниудын гэсэн маркетерүүд бол баг хагас дизайнерын гэж үүсгэж явж байгаа тийм. Тэгээд яг тэд нар тулгардаг асуудал тийм байдаг. Тэгээд тэрийг асуудлаа шийдчихвэл болондоо л гэж үзэж байна. Тэгээ бас нэрээ зургийн өргөтгөл гэдэг сайн ойлын ярьсан. Тэгээ JPEG, PNG хоёр PSD гэдэг энэ гурван өргөтгөл байна. Тэгээ PNG өргөтгөл JPEG-ээс ямар ялгаатай юм бэ? JPEG-ийг бол бид нар бүгд мэдчихэж байгаа. Тэгээ эффект зураг JPEG. Тийм. За JPEG, PNG-ийн талаар бол яг манаас Натхаусын сайт дээр үзвэл илүү ойлгомжтой байна. Гэтэ яг зүгээр яг би яг тайлбарлаад ярих юм бол PNG өргөтгөлийг маань болохоор одоо шинэ та цулгуу цагаан дэвсгэртэй түрүү ингээд нэг цагаан нөгөө зураг дээр авсан шүү дээ. Тэрэн дээр та дэвсгэргүүгээр гаргаад PNG өргөтгөлөөр хадгалаад өгөх юм бол одоо жишээ нь за нөгөө таны сошиал дээр орохдоо ямар ч дэвсгэргүй ороод гэдэг байхгүй. Дэвсгэргүй ороод яаж юм гэхээр та артын нөгөө цоож оож байгаа артлоор нөгөө янз бүрийн нөгөө бэкграунд зураг ч юм уу тухайн ямар ч дуртай зүйлийг оруулах боломжтой болгох гаргаад орж ирж байгаа гэсэн. JPEG нь болохоор таны хийж байгаа бүх юу гэж хамаатуулаад за энэ болцсон юм байна гэж үзээд нэг л зураг болгоод гаргаад өгчтэй. Тийм өргөтгөл. Одоо нөгөө нэг юу яадаг штэ. Шинэ жил энэ төр болохоор нөгөө нэг кофе шопод мофод ингээд юу цонхон дээрээ ингээд зураг зурсан байдаг штэ. Тэр одоо PNG гэж ойлгож байна. Тийм юу яг зөв яг. Одоо шинэ хэмжлэл дээр ч гэсэн PNG хэрэгтэй шүү гэж асуугаад яриад байна. PNG чинь зүгээр яг нөгөө бидний харахыг хүсэж байгаа хэсэгчлийн зураглалыг маань зөвхөн тэр дангаар нь гаргаад өгчихсэн байна гэсэн. Яг зүгээр л нөгөө цонхон дээр ч юм уу эсвэл яг нөгөө нэг алтан байгуулгын ямар нэгэн дээр ингээл нэг стикер хэлбэрээр нь таацсан. Тэр чинь бол баг PNG үүсгэж байгаа. Та стикергээ цаадлаар харахад цаатлын нөгөө цонхны цаадлах юм. Харагдчихлээ гэсэн үг тийм. Яг тийм. Зөв. За тэгээд төгөд баярлалаа. Хүмүүс маань лайв бол бит хоёр хадгална. Тэгээд энэ талаар хэлээд илрүүлж уушх бол хүмүүс маань одоо манай пин комментэд байгаа холбоос ороод төгөгийн бэлдсэн. Ямар платформ дээр зургийн харьцааны зургийн талаар бэлдсэн байгаа лээ. За би одоо бидний хамгийн их ашигладаг Facebook. За одоо залуучуудын хамгийн алдартай болоод байгаа Instagram. Одоо л яг Instagram дээр бүх сурталчилгааны хэрэгцдэг болчиход байгаа шүү дээ. За тэгээд Pinterest буюу ихэнх нөгөө дизайн эсвэл одоо яг чиглэлээс шалтгаалаад бас нөгөө платформуд нь өөр их шиг. Тийм. Тэгээд Pinterest-ийг бас ашиглах нь одоо сүүлийн түгээмэл болоод байгаа шүү дээ. Pinterest дээр бэлдсэн байгаа. За тэгээд Twitter. Бидний нөгөө жирэгдэг талбар дээр хэрхэн нөгөө постуудынхаа бас харьцааг нь оруулах зүгээр гэдэг бэлдсэн нөгөө яг дөрвөн гол салбар дээр л. Тэгээд төгөө юу миний ажигласнаар болохоор Pinterest дээр яг бэлдсэн зургийн харьцаа stories дээр бас болоод шиг байгаа тийм. Яг адилхан харьцаатай. За Pinterest маань болохоор өөрөө яг ажиллаж байгаа талбар нь болохоор яг ажиллаж байгаа ч юу яг хөө яг хүмүүст харуулж байгаа талбар нь яг Instagram-д төсдөг шиг юм да нэг хэсгээр харуулад байдаг. Эсвэл өргөн фронтоор тий одоо гар утсах шиг өргөн фронт босоо хэлбэрээр харуулдаг. Тийм болохоор яг л нөгөө нэг Instagram-д нөгөө stories хэлбэрт нь тохирсон болж байна. Тийм бай тий. Тэгэхдээ яг Pinterest маань тийм гэсэн үг шүү. Яг зүгээр яг манай оруулсан байгаа хэмжээнүүдийг бас танилцахгүй бол яг таны оруулж байгаа постуудаас хамаарч шалтгаалаад нөгөө дараа нөгөө news feed дээр харагдах байдал шал өөр болоод байгаа шүү. Тэгэхээр та тайлбарыг сайн анхаарч үзэх хэрэгтэй. Тайлбарыг нь бичсэн байгаа шүү дээ манай. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг тэр e-book-ээс авч авах нь pin comment-ээр битээр үлдээсэн тий. За ингээд төгөд баярлалаа. Өнөөдрийн live өгөр дуусч ийн. Эх 7 хоногт бид нэр арай өөр сэдвээр бас манай нэг маркетертай хамтраад яг тэр маркетерийн судалдаг сэдвээр хийх байгаа. За тэгээд нийт үзсэн хүмүүстээ баярлалаа. Баяртай.